Шалом, шалом. За 3 сарын 24-ний өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу. За нэлээ орой орж ирлээ. Өчигдөр миний бүр туу хоолоо гарахгүй. Ханаад хүндэрсээ. Ханаад хүндрээд туу хоолооч гарчдаггүй. Товтон ханаалгаад тийм байна. Тэгээд өчигдөрийнхаа юу хийж чадаагүй. Өөрөө уншаад хэлээ. За өнөөдөр бүгдээрээ 3 сарын 24-ний өдрийн чимээгүй цагаа эхлэе. Хамтаа залбирая. Эзэн танд баярлалаа. Энэ өглөөний төлөө талархаж байна. Ариун сүнсээ бидэнд туслаарай. Бидэнд заагаарай. Тэгээ энэ өдөр таны үгийн дагуу үлдэхэд та бидэнтэй хамт байж өгөөрэй. Тэгээд эзэн таны үнний сүнс, ариун сүнс бидэнд хэрэгтэй. Та сүнсээрээ бидний хөтлөөрөө Иесусийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нэр Иохан номын 16-гийн 1-ээс 15, 16-гийн 1-ээс 15 ариун сүнсний үйлчлэгсэн гарч ихтэй. За уншлаа. Та нарыг бүдрүүлэхүн тулд үүнийг би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогоос хөөнд, харин та нарыг алах хүн бүр өөрийгөө бурханд үйлчилж ингэж бодох цаг ирж байна. Тэд эцгийг болон намайг мэдээгүй учраас үнийг хийх болно. Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд би дээрийг хэлсэн юм а. Би та нартай хамт байсан учраас үнийг та нарт эхлээд хэлээгүй. Харин одоо би намайг гэлгээгч өгöd явж байна. Гэтэл та нарын нэгэн ч надаас та хаашаа явж гэн гэж асуухгүй байна. Харин би ийм юм та нарт хэлсэн учраас зүрхчин уу гашуугаар дөөрөө. Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр, би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин явбал түүнийг та нар дээр илгээнэ. Тэр эрэхтэй нүгэл зөвхт адил хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн тухайд гэвэл тэд надад үл итгэнэ. Зөвхт байдлын тухайд бол би эцэгтэй очино. Та нар намайг дахиж сарнаа. Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгцэн. Та нарт хэлэх зүйл надад олон биш. Та нар олон одоо түүнийг дааж ис чаднаа. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өдөртөн. Тэр өөрөөсөө биш. Харин аливаа сонсох юм а ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр минийхийг авч та нарт мэдүүлэх учир намайг алдаршуулна. Эцэгт бүхэн минийх, тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн билээ. Амен. Амен. За бидний өнөөдөр уншсан Библийн тайлбар дээр юу ч нэ гэхээр ариун сүнсний үйлчлэл Иесус удахгүй эцэг рүүгээ явах болно. Харин ариун сүнс туслагч ирж айж буй дагалдагчдыг үнний зам руу чиглүүлж дэлхийн нүглийг зэмлэх болно. Иесус загалмай дээр нас барсныхаа дараа амилж тэнгэрт өргөгдснийхаа дараа шавнараа дэлхий дээр хавчигдаж үзэн язагдсан ч айж итгэлээс хазаахгүй байхыг хүссэн. Тиймээс тэрээр эрэх сорилт хавчлагыг үржлэн хийлж шавнараа үгээрээ зэвсгэлдэг. Гэвч шавнар нь Иесусыг орхин явна гэхэд үгэнд нь бүх сэтгэлээрээ гониглон Иесусийг сайн ойлгодоггүй. Иесусийн явах нь энгийн салах ёс биш. Харин загалмаа болон амьлаар дамжуулан авралын ажлыг дуусгаж туслагч ариун сүнсээ илгээх явдал юм. Ариун сүнс ирэхэд тэр бүх хүмүүсийн аврагчаар ирсэн Иесусыг хүлээнж аваагүй дэлхийн нүглийг зэмлэж Бурхны шүлдээс зөв шударга байдлаас зугтаж чадахгүй гэдгийг хүмүүст сануулах болно. Тэрээр дагалдагч нараа үнэн рүү чиглүүлж Иесусийн авралын ажлыг ойлгуулж Бурхан эцэг хүү хоёрыг алдаршуулах болно. За Бурхан гэж хэм бэ? Тэрээр хавчлагад өртөхөд үгийг сануулж итгэлээр бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Гэвч хэрэг бид эзний үгийг бүрэн ойлгохгүй бол дагалдагч нарын адил гашуудах болно. Дэлхийн цөөн ярианд бүх автахаар үгийг барьж авч үгээр амьдрахын төлөө залбираарай. Дагалдагч нар нь Иесусыг явсанд гашуудаж Иесусийн үгийг ойлгоогүй. Бид үгийг ойлгохдгүй шалтгаан нь бидний зүрх сэтгэл санаа зовнил түгшүүрээр дүүрэн байдагтай холбоотой биш гэж юу? Өөрийгөө өрөвдөж өөртөө санаа зовдөг хүний зүрх сэтгэлд үг орох боломжгүй гэдгийг санаарай гэсэн. За өнөөдөр бидний уншсаас та нарыг бүдрүүлэхүн тулд үүнийг би та нарт хэллээ гэсэн юм. За бүдрүүлэх гэдэг үг болохоор еврей утган дээр юу гэсэн утга байдаг гэхээр гацах, тэгээ зогсох гэсэн утга байдаг. Гац
гацах, зогсох, унах. За бид нар бүдрүүлэх гэм гутал шууд нөгөө бүдэрч унах тухай боддог. Гэтэл гацаа зогсох тухай бас асуудал байдаг. Тэгэхээр бүдэрсэн яг Монгол итгэгч нар бол тэр болгоо одоо юу гэдэг энэ хүн соригдоод байна, энэ хүн бүдэрч надаас болоо бүдэрчлийн тэр гэж баг ярьдаггүй. Зөвхөн тэр хүн унчлаа л гэж яриад байдаг тий. Солонгос ингээд төлөвсөн итгэгч нар ярихдаа бас арай өөр байдаг. Гэхээр энэ хүн надаас болоо бүдэрчлээ. Би энэ хүнийг бүдрүүлч удаа би ингээ хэлсэн чинь энэ итгэгч маань энэ маань бүдэрчүүдээ энэ тэр гэсэн ийм зүйлийг ярьдаг байхгүй юу. За тэгээд бүдрэх гэдэг ойлголтыг болохоор бид нар бол ингээ бүр бүдрээд унтсан гэж бодоод байдаг. Гэтэл яг нөгөө бодит этэл тэрсэн бүдэрсээр нь унахгүй явдлаа гэдэг. Унахгүй хэрнээ яг еврей утгын юу гэхээр нэг газар зогсох тухай байдаг. За тэр нь юу хэлж байна вэ гэвэл зогсцсон итгэгч нар байгаад байдаг. Урагшилтгүй тий. Олон жил болцсон. Зогсцсон. Тэгээ сайн ингээд ухаад одоо юу гэдэг яах юм бол аюу жоохон зүйл дээр одоо гомдсон ч юм уу бүдэрцэн байж байдаг. Тэгээд зогсоод байдаг. За өнөөдөр бид нар бүдрэх болон сорилтын тухай хоёр өөр юм аягдгийг суралцсан шүү. За сорилт болохоор харин яадаг шалгалт байдаг. Сорилт болохоор зайлшгүй байдаг. Зайлшгүй бидэнд ирдэг. Бүдрэл болохоор яг гэхээр бид нар өөрийгөө шалгах хэрэгтэй. Би бүдэрчээд яг нэг газараа байгаад байна уу, зогсоод байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. За тэгээд дараа нь тэд та нарыг синагогоос хөөн харин та нарыг алга хүн бүр өөрийгөө бурханд үйлчилж яах гэж бодох цаг ирж байна. За үнэхээр синагог гэдгийг болохоор тухайн үед хүмүүс юу гэж бодож байгаа гэхээр итгэлийн одоо тий синагогийн удирдагчид синагогийн одоо байнга байгаа хүмүүсийг итгэлийн айгу мундаг хүмүүс тэд нар бол бурхны үгийг айгу сайн мэдж байгаа гэж байгаа боловч яг үнийг хэлэхэд бид нар ингээд шинэ гэрээнээс харах юм синагогийн удирдагчид юу гэдэг вэ гэхээр эзэнтэй уулзааг байдаг тийм үү. Эзэнтэй уулзааг хүмүүс цуглаж болно. Чуулган ч гэсэн яг адилхан. Чуулганд ч гэсэн эзэнтэй уулзахгүйгээр чуулган дотор яваад идэг хүмүүс байдаг. Яваад байдаг. За тэр утгад хэлэхдээ одоо тэ эзэн Христэд итгэдэг Христ итгэлтэй гэ яваад байгаа хэрнээ Христ тэгсэн хэрнээ юу хүмүүс байдаг. Эзэнтэй уулзаагүй хүчирхэл үлдэж байгаа хүмүүс байдаг. За бид нар жишээлбэл одоо хүн төрөлхтний түүхнээс гэдэг үзэх юм бол англичууд нийтгэгт юу багтаа нийтгээгээ колончлж байхдаа тэд бүгдээрээ Христ итгэлтэй байсан. Христ итгэлтэй байсан хэрнээ тэд нар тэр газар очиод хүмүүст маш их хүчирхээлээ. Тэ одоо хүмүүсийг боолчлоо, янз бүрийн хүчирхээлэл зөв бүс зүйлүүдийг үйлдсэн байдаг. Тийм учраас за Неро хэлсэн байдаг лөө Ганди захварлал Неро хэлсэн байдаг. Тэгээд ингэж хэлсэн байдаг. Нөгөө тэ Неро хэлсэн байдаг юм байна. Би Христ итгэлийг хүндэлдэг, харин Христ итгэгчдэд итгэдэггүй гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр тэдний нүдэн дээр тэ улс орны колончлж байгаа Христ итгэгчид ямар их зөө зөксгөө зүйл хийснийг харж байна. Тийм үү? Тэрүүгээр нь маш ухаалаг хүн учраас Христийг би хүндэлдэг. Тэг Христийг хүндэлдэг Христ итгэгчдэд бол итгэдэг гэж ингэж хэлсэн байна. Энэ айгүй харамсалтай зүйл тийм. Тэгэхээр бид нар цуглаанд заримдаа нөгөө яг хүмүүсийн бүдэрдэг шалтгаан тэр цуглаанд энэ хүн цуглаанд юм олон жил авцсан. Тэгээд энэ итгэгч ингэсэн эсвэл бүр пасторудаа тий пастор ингэсэн яах тэгээд ингэ бодоод идэв. Гэтэл айл нь хүн байж байгаа. Тэгэхээр тийм учраас бурхан юу хэлсэн бэ? Цуглаан гэдэг бол гэмтэй хүмүүсийн цугларал гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө цуглаан дээр чи төгс хүмүүсийг хараад байдаг, төгс хүмүүсийг хайгаад байдаг, төгс одоо хэмжүүр тавиад байдаг, төгс байх хэмжүүр. Тэгвэл энэ дээр тийм бишээ гэдгийг хэлж байна тийм үү. Тэр үтгэл энэ дээр хамгийн амар нь те Иесийн нэрээр цугласан хүмүүс та нарыг аалгах хүн бүр өөрийгөө бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирнэ. Энэ айгүй амар зүйл шүү дээ. Исламын шашинд энэ зүйл байгаа. Тэгвэл энэ дээр болохоор бүр Христ итгэгч ч гэсэн ийм зүйлийг хийнэ. За би нэг заримдаа нэг фэйсбુક дээр нэг ийм бичлэгүүд орж ирдэг та нар харж байсан байх нэг Африкт ингээл хүмүүс нэг хүний юмыг булаагаал утсан моц гайцэн хүмүүхийн булаагаал цухтаагаал энэ төр гэл нэг тийм юмнууд гардаг. Тэгээд ингээд харахаар дандаа залмаатай залмаа зүгцсэн байж байгаа тэр хүмүүс. Тэгэл юм л эсний нэрийг дуудаж байгаа харагддаг тий. За бид нар Америкт бас зөв бас одоо сая ингээд нэг pop date энэ төр гэл хэрэгүүд гарч байгааг харахад тэд юм л бас залмаа зүгцсэн байж байгаа. Тэд залбирдаг.
ад гэсэн хэрнээ хамгийн бузар муухай зүйлийг үйлдсэн баг. Хамгийн бузар муухай зүйлийг үйлдсэн. Тэгэхээр бид нар ямар ч үгүй тэг газар нутагт байсан бид нар ямар ч цаг нөхцөлд байсан хүмүүсийг энэ бол одоо юу гэдэг төгсгөн гэж харж өрөөсөө болохгүй гэдгийг харах хэрэгтэй. За тэгээд би намайг илгээгч явж байна. Тэгээ та нар надаас асуухгүй байна. Энэ яг л нөгөө бидний бурхан минь та яг өнөөдөр юу хийж чинь? Бурхан минь та яг юу хийж чинь? Энэ зүйлүүдийг асуух явдал нь аюул чухал гэдэг те. За тэгээд би өнөөдөр болохоор миний хувьд 10 дугаар ишлэл байгаа байхгүй юу? 10 дугаар ишлэл. Зөвхт байдлын тухайд бол би эцэгтэй чинь та нар намайг дахиж ирсэн. Шүүлтийн тухайд энэ ертөнцийн хэрэгж шүгдсэн гэж. Энэ дээр нөгөө зөвхт байдлын хувьд эцэгтэй очно гэдэг. Яг тэгвэл тэр цагламаа дээр өөрийнхөө тэ авралын ажлаа дуусгаад тэгээ тэр нь зөвхт байдал буюу хүмүүсийг загламаар дамжуулан зөвхт байдал тооцож гим нүглийн уучлсан энэ үйлчлээ хийгээд эцэгтэй очиж байна гэсэн ба. Тэгээ өнөөдөр миний хувьд болохоор 13 дахь ишлэгийг сонгож байгаа байхгүй 20 бурхан надад яг энэгээр сануулж гин гэж бодож байна. Би харин үнний сүс эрэхтэй та нарыг бүхий л үнэн өөдөд тэрнэ тэр өөрөөсөө биш харин аливаа сонсох юм ярина эрх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ гэсэн мэ. Тэгэхээр эзэн бидэнд ариун сүнсийг өгөн тийм үү? Ариун сүнсийг өгөөд тэр ариун сүнс үнний сүнс аа үнний сүнс. Тэгээ та нарыг бүхий л үнэн өөдөд тэрнэ. Энэ хараа үнэн гэдэг үг айгу гоё үг байхгүй юу? Гоё үг тэр ямар гоё үг вэ гэвэл еврейгээр емет гэж үг байдаг байхгүй емет. Тэгээ емет гэд үгийг нөгөө би хурдан зөндөө хэлж гисэн. Тэгээ еврей үгнүүд ингээд үсэг болгон утгатай байдаг. Тэгээ еврей хүмүүс шууд одоо бид нар үнэн гэл уншихад бид нар үнэн гэсэн үг гэл ойлгоход тэр емет гэдэг үг нь одоо жишээлбэл нөгөө юугаар байдаг байхгүй да үсэг үсгээр утгатай ч юм уу те бас үсгийн байрлал байдаг үсгийн тоо байдаг те тэгээ нөгөө тоогоор илэрхээр гематри гэдэг байхгүй тоогоор байдаг. Тэгэхээр үнэн гэдэг үг нь юу ямар үг одоо манайхаар бол одоо те их шиг үгийн тэг их шиг үсгийн одоо эвлэг их шиг үсгийн эхнийх нь их шиг үсэг тэгээд эм буюу цагаан толгой яг дондох үсэг тэ буюу цагаан толгойных нь хамгийн сүүлчийн үсэг орсон байдаг байхгүй. Тэгэхээр бид нар үнэн гэл яаж байгаа гэхдээ энэ дэр ингэж авч үнэн та нарыг удирднаа гэсэн байна тийм үү. Тэгэхээр еврей хүмүүс үнэн гэдэг үгийг юу гэж үздэг вэ гэхээр ихэнд ч те яг үнэн байх хэрэгтэй, дунд нь ч үнэн байх хэрэгтэй, төгсгөл нь ч үнэн байх хэрэгтэй гэж ингэж хүлээж авдаг. Сонирхолтой байгааз. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн итгэлийн амьдралын ихэн хэсэгт бол маш гоё баяр хөөр байдаг шүү дээ. Тэгээ аврагдсны дараа хүмүүс айгуу баяр хөөртэй өстой бүр ингээл өстой тэг хамт нь сайн мэдээ багтаж чадвал ингээл тэгдэг. Тэгэхээр бурхан биднээс юу хүсдэг вэ? Ямар ч үед тэг яг нэг анхны хараа сансан яг ихэнд ямараас. Тэгээд амьдралын дунд ингээд удаан хугацаар цуглаанд яваад итгэлийн амьдралаар амьдраад ирэхээр түрүүний хэлсэн шиг зөвхөн ингээд зогсолгүйгээр харин яг л анх ямараас яг тэрэн шигэ байх. Тэгээд амьдралын төгсгөл ирэхэд тэг анх ямар байсан шиг яг тийм байх. Тэгэхээр ямар ч үед бид нарт эхлэлээс төгсгөл нь чухал. Яг бас яаж эхэлсэн яг тэрийг донд хэсэгтэй ч гэсэн хадгалдаг те төгсгөлтэй ч гэсэн хадгалдаг. Яг өнгөрсөн 7 хоногт манайх бас яг гэтэл номгийн хамгийн сүүлчийн юугаар номоор бид нар сургаал суралцсан байхгүй. Тэгээ тэрэн дээр бас яг нэг тууштай байдал айгуу чухал. Итгэлийн амьдралын тууштай байдал. Тэгээд тэн дээр болохоор яг юу ч тайлбарласан. Бурхан нөгөө Сараг амьдралын дурсад ингээд харсаар байгаа тэр итгэлийн үйлдэлүүдийг харж хагаад бурхан түүн дээр эрен гутлаа. Тэгээд тэнгэр элч нараараа дамжуулаад түүнийг үр хөвгт болох ерөөлийн үгийг өгч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бурхан биднэрт эхлэл нь ямар байна, дунд явцсан ямар байна, төгсгөл нь ямар байна тэрийг үнэхээр бурхан хардаг. Тийм учраас бид нар итгэлийн амьдралаас бүдрээд явчихгүй тулд тэг гимнүгэл дөртөөд эзнээс холдохгүй тулд харин биднэрт юу хэрэгтэй? Бид ямар ч үед эзний үгээс зурсан ийм амьдрал аягүй чухлаа. Ингээд тухай ярьж байна тийм. Тэгэхээр энэ ингээд еврей үгнүүд өгөхөнд аягүй гоё. Ингээд үсэг үсгээр нутгаар нь
суралцах юм бол үнэхээр сонирхолтой бүр вау гэмээр тийм байгаас бид нар бол үнэн гэвэл үнэн ярих үннийг үлдэх тухай ярьж байгаа гэж бодож хахад еврей хүмүүс бол үнэн бид нартай тийм учраас одоо нэг зарим хүмүүс яг тэгдэг шүү дээ яг үнний өмнө бүр баттай зогсдог тийм анхнаасаа яг тэр үннийг баримталдаг тийм яадаг өнөөдөр Монголд бас яг үнэн аюул чухал хэрэгтэй байгаа шүү дээ хүмүүс ингээ худал хуурмаг зүйл маш удаан хугацаар хийгдсэн үлдэгдсэн байсныг бид нэр зөвхөн Монголд хийдэггүй дэлхийн хэмжээгээр харцаа тий дэлхийн удирдагчид ямар мохоо худал хуурмаг зүйлүүд хийснийг бид харж байгаа энэ цаг үед бид нарт юу хэрэгтэй яг үнэнийг барих нь аюул чухал юм байгаа. За юм байна. Та энэ бурхан айл гишлэр дамжуулан ярьж байна. Тэгэхээр бидний юм дээр сорилт бол зайшгүй байна. Яг тэгвэл синагог буюу хүмүүс эзний нэрээр цугалтсан байж байна, тийм. Энэ дэлхий дээр ч гэсэн цугалтсан байж байна. Сорилт бидэн зайшгүй байна. Тэгвэл бид нар бүдрүүлэлд өртөхгүй байх нь аягүй чухал юм аа. За юм байна. Та юу ойлгов? Юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх үү? Өчигдөр миний хувьд бол үнэхээр бүр дуу хоолой гарахгүй тийм болсон шүү дээ үнэндээ. Тэгээ зогсолтгүй ханиалгаад нус нөлмөс зэрэг гоожоод өчигдөр би уг нь нөгөө ийм пасторуудын асрамжийн газар гэж яддаг байхгүй. Манай цоглооныхаа сонсчод бүр айгүй гайхацсан. Пасторууд Солонгос нөгөө одоо юу гэдэг зарим пасторууд ч нөгөө хүүхдгүүд тэгэл зарим нь хүүхдүүд нь гадаадад амьдардаг энэ төргээд тэгээд бүр пасторуудын асрамжийн газар нэлээ их болж байгаа байхгүй юу. Тэгээд өчигдөр манай найз пастор бид хоёр тийшээ явхаар өдрөө чинь лаанагт ярьсан байсан. Тэгээд тэнд болохоор Солонгос айгүй нэртэй маш мундаг үйлчлэл хийдэг байсан. Нэртэй эмэгтэй пастор тэнд байгаа. Нэгдүгээр тэгээ тэр пастрыг эргэж чигээд тэгээ манай найз бас тэгж ярьж байгаа байхгүй яг хүнийг те хүчтэй чадaltaй байхад нь тойрч орчин тойронд нь бүчдэг хүмүүс зөндөө байдаг. Одоо тэгээд 90 төгч байгаа хүмүүс тэгээд настаа болцсон. Тэгээ тэр асрамжийн газараас гарч чадахгүй. Тийм байхад нь л эргэж очих нь хамгийн дээр эргэж чи аялаа гэдэг. Тэгээ хүн тийш явах хийсэн. Тэг нөгөө игч маань бас өндөр юу яг тийм ууланд байхгүй юу? Уул молоор машин барьж авч чадахгүй. Би машин барь явах хэрэгтэйсэн чинь. Тэг би би зүгээр эсвэл маск сууж явчаад би тэр хүнтэй уулзмаар байгаа ч гэсэн би уулзахгүй зүгээр та уулзчих би машинда гадаа хүлээгээд тэгж жаад буцаад хүрээд ирье гэдгсэн чинь нөгөө миний бүр дуу хоолойг сонсоод болоо билээстэй чи бүр амар байна гэдэг. Өчигдөр ч ингэдэгсэн. Тэгээд орой манай гэр бүл бас нэг юм болсон. Орой Шароны гэр дотор гүйж байгаа унаад хаалга мөргөөд тархи хаглаад толгой тухан дээрээ хаглаад тэгээд имлэг баах явлаа. Тэгээд ой хэлэх гэсэн чинь нөгөө хүүхдэд бас багийн имлгүүд хийдэггүй юм байна. Тэгээ бид нар чи имлэг хайцтай баахан гадуур яваад тэгж жаад арай гэж нэг имлэг болоод оёо тавилна гэсэн чинь нөгөө хүүхдэд наркоз хийгээд 4 цагийн дараа хаалгааг хийн гээд тэгснээ харин гайгүй байна юу ячи орилуулж хагаад нөгөө яг тэр хэсэгт нь хэсгийн мэдээ алдуулт хийж хагаад оёо тавья гээд за өчигдөр шинжэнгөө имлэг болоод би тэгээд бүр шүн нэрээд тэгсээ. Тэгээ Шаруны маань аягүй сайн байгаа. Амар их орилсан гэсэн ч нар нөгөө сэвлэгч нар нэрээд бүр дарж хагаад орилуулж байгаа. Тэгээд оёо 4 оёо тавиулаад тэгсэн. Тэгээд шүн дунд ирээ хүүхд маань бүр сэрэгцэн заяа бүр юун тэр оёо моё тавиулсан жижиг хаалга хийлгсэн гэхээргүй. Хэвээ би айгүй зоригтой байсан гэл нөгөөдөг чинь зөвхөн ангара шүн унтахгүй. За тэгээд би тэд чинь бүгдээрээ нилээ шүн дунд унтаад өглөө ихнээсээ бүгдээрээ ажил сургуулиасаа хоцорцоогоод за тийм болсон. Манай гэр Шаруны нэгтээ одоо сайн байгаа. Сайн байгаа тийм байна. За юм болсон. Манаас Шаран гэдлээ залбирч байгаа одоо өнчөөд нэг хэмлэг явж нэг цэвэрлэг мэрэлгээ хийн хэд оноо одоо ямайг ахуулна гэл бас зүйн ажил гарч байгаа. Тэгтээ ямар ч асаацар нэг их яагаагүй амар гүн яагаагүй тархины зурмаар госон ш. Ахуулсан чинь хараа гайгүй л. За ийм юм боллоо бидний амьдрал. Тэгээд дээр нь яж хат би хайнаттай байсан. Тэгээ нөгөө ээж нь машин барихаар сандрах байх хүүхдээ авч яваад би хамт яваад
нэлээ имлэг хайсаа. Имлгүүд рүү уцтаа яхаар хүүхд авахгүй гэдэг. Хүүхдэд аяад явахгүй. Тийм болсоо. Тэгээ бас имлэг тавьсан чинь нэг зүйлийг хараад айгуу жоо сэтгэл үгүй юу гэхээр яг төргний машин ордог хэсэг нь тустай байгаа байхгүй. Тэгээ бид нар нөгөө яаралтай төргөн тусламжийнх нь хэсэгт очиж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь төргний машин ордог хаалга нь яг тустай. Тэгээ ерөөсөө тийш ингээл хаалгаар нь шууд машиныхаа хотлыг оруулж тулгад тавьж байгаа л тэр өвчт нь ерөөсөө харагдахгүй хурд тутагшаа аваа орчиж байгаа байхгүй. Тэгээд тэр нь энгийн нөгөө өөрсдөө очиж байгаа тэр хүмүүсийн угаар зүгээр ганцхан ханаар тусгаалсан байгаа байхгүй. Шилэн ханаар. Тэгээ шилээ нөгөө нэг ингээ бүтгэрүүлсэн. Тэгээ тэрийг харж байхдаа надаа нөгөө би нодлон билүү Монголд гэмтлийн имлэг дээр очиход гэмтлийн имлэг чинь бүр тийм тусгаарладаг орц байдаггүй. Уг нь бол хийж болмоор байгаа байхгүй тий. Тэгэхэд ингээд би яг нөгөө хүн дагаад очсон хүн үзүүлэлтэд тэгжсэн чинь тэр олон гар гэрийнхний дундуур ингээд нөгөө бүр гар маар найцсан тийм амар осолд орсон хүний чинь зүгээр тэр дундуур хорилуулаад хүмүүсийн дундуур авч орж ирт юм л. Тэгээ би бүр яагаад тийм хоёр гарц байж болдгоо юм болоо гэ тэр үед бодоод би пост иччихсэн байхгүй. Хоёр гарц байж болдгоо юм бол амар өвчтөй хүмүүс бүр нүд талтан зарим хүн бол шокнд ормоор тийм амар цус мус болцсон бүр гар маар тасарч тэрийг би харсан шүү дээ. Тэгэхэд ингээд өчигдөр ингээд харахад тэр солонгос имлэг зүгээр л ганцхан ханаар хоёр хаалгалаа баг. Тэгээ би бодчихсон энэ бол нэг их мөнгө орохгүй тий имлэгт нэг ханаар тусгаарлаад нэг хаалга хийхэд амар их мөнгө орохгүй шүү дээ. Эсвэл зүгээр тий ингээд ямар ч гэсэн ханаар тусгаарлал ингээд яачмаар юм та гэл ингээд тэгж бодогчсон. За өчигдөр тийм юм боллоо. Бочгон жагаал. За эсний нэрээр ерөөж байна. Тэгээд эцэг өнөөдөр таны амьдралдаас гайхалтай зүйлийг хийх болтгоо. Тэгээд бүгдээр үнэхээр үнний сүнсэд тий эсний сүнсээс сураад эсний сүнсээс үнэхээр холдохгүй тийм үү. Тэгээд бас жижиг сажиг зүйл бүдрээд авахгүй байцгаая тий. Бүдрээд авахгүй бүдэрнэ гэдэг бол зогсохыг хэлж байгаа. Тэгээд та ингээ яхаар магтгүй тий танд хэнийг хүн бодогдчих магтгүй яг зогсцсон. Тэгэл амьдрал дээр ерөөсөө урагшилдгүй нэг л байдалтай байж байгаа зөксөж байдаг. Тийм хүн байх вэ? Би өөрөө тийм болчих вэ? Хэрэг тийм хүн нэг сануулж байвал тэр хүний төлөө залбираарай тий. Улам ялаа өсөж дэвшхийн төлөө тэл дээр өсөхийн төлөө залбираа. За эсний нэрээр ерөөж байна. Та юу ойлгов, юуг мэдв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр дэлхийн төлөөх залбирлаар бид Бурунди гэж улсын төлөө залбирна. За Африк төвд байдаг 14 сая хүнтэй 90.5% энэ хараа манайх надаас харагдахгүй нөө миний компьютер дээр фэйсбүүкээр лайваар оруулж болохгүй заавал ингэж утсаараа лайв орчоод байгаа байхгүй. Тэгэхээр айгуу жоох хэцүү болоод байна энэ. За би хараадах 90 он болон 2015 оны хүчирхийллийн дараа Бурундид харьцангуй доктортой байдал бий болсон бурханд магтаал өргөё. Сонгогдсон засгийн газар одоо хоёр үндсэн үндэстэн хүүтүү түүцээ багтдаг 2020 оны сонгуулиар нэг ерөнхийлөгчөөс нөгөөд эрх мэдлэг ихвчлэн нэг 50 амжилттай шилжүүлсэн гэж 2025 онд сонгогдсон шинэ парламентын төлөө залбираараа Хүүтүү түүцээ хоёр ард түмэн Бурунди улсын ирээдүйг хамтдаа бүтээж байгаа тул тэдний хооронд жинхэнэ хүндэтгэл хамтын ажиллагааны төлөө залбираараа хэдэн 10 жилийн хүчирхийлэл өнгөрсөн үеийн харгислын сорвиг амархан дагуун туулах боломжгүй юм аа. Их тамиг тогтоох нь хүнд хэцүү үйл явц юм. Авилга нь улс хоорондоо ерөнхийдөө бэрхшээлтэй хэвээр байгаа бөгөөд ядуурл бүс нутгийн докторгүй байдлын хадуу хяналтч магадлаа зөвхөн сайн мэдээл авчирч чадах удаан үргэлжлэх өөрчлөлтийн төлөө залбираарай гэсэн. За энэ нөгөө бид нар нодлоо бас ярьж энэ улсын төлөө залбирч байсан тийм. Ерөнхийлөгч шууд нөгөө хүүтүү гинэлээ хүүтүү энэ авгаас гарсан ерөнхийлөгч шууд гарч ирэх гутлаа түцэн авгийн хүмүүсээ бүгдийг алж болно гэсэн тийм юу дараад тэгээд нөгөө бүр хөрших хамт хөршөөс үнэ хүртэл алж малсан ийм явдал гарсан гэж ярьжсэн тийм. За бүгд хамтдаа залбирая энэ улсын төлөө Бурунди. Эзэн минь танд энэ өдрийн төлөө талархаж байна. Үгийн төлөө баярлалаа. Эзэн бид бүдрэлгүйгээр
үнэхээр урагшилж эзний үгээс зурч эзний бидэнд илгээсэн ариун сүнсээр дамжуулан бид улам илүү итгэлээр өсөж ариун сүнсний үйлчлүүдийг хийдэг байхад эзэн бидний хөтлөөрөө. Тэгэд аава бид бүрүүндээ усын төлөө залбирч байна. Бүрүүндээ ус дээр таны эв нэгдэл байх болтугай, таны амар тайван байх болтугай. Та тэгээ энэ ард түмэнд сайн мэдээг улам илүүхээр түгээж 90.5% энэ христчэн хүмүүс итгэлээр яг эзэнтэй хувьчлан уулзаж тэгээд хэд их тайвныг тогтоохын тулд энэ хүүтэ болон түүцийн үндэсний хүмүүсийн хооронд та амар тайвныг эвлэрлийг тогтоож өгөөрэй. Тэгээд бид Есүс Христийн нэрээр бүрүндийг хөрөөж эзэн бүрүндий дээр таны хаанчлал улам илүү тэлэх болтугай. Тэгээд бүрүндий эзний дайч энэ газар бос тэгээд энэ ард хүмүүс сэргэх болтугай. Тэгээд бас ялангуяа ерөнхийлөгчөө сонгохдоо ямар нэгэн тийм зөрчил дайнгүйгээр амар тайван дотор ерөнхийлөгчөө сонгож ерөнхийлөгч нь бас улс орныхоо төлөө хамгийн сайныг хийхэд та бүрүндийг хөрөөж өгөөрэй. Бид Есүс Христийн нэрээр бүрүндийг хөрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг хөрөөж байна. Бид Есүс Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, Афганистан өнөөдөр дэлхийд дээр дайм болж байгаа бүхий л газар нутгуудыг Орос, Украин, Иран, Пакистан, Израиль, Пакистан, Афганистан бүхий л улс орнууд дээр эзэн та амар тайвныг буулгаж өгөөрэй гэж бид Есүс Христийн нэрээр ерөн залбирч байна. Тэгээд энэ өдрийн бидний бүхий л ажил үйлсийг та ерөөж өгөөрэй. Бидний итгэлийг та улам илүү хүчрхэгжүүлж өгөөрэй. Танд талархах Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлээ. Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гүйгүүлж өөрийн зарилгуудыг надад заагааж таны хуулийг сайхан биелүүлдэггүй учир нүдмэн усны урсгалд мэт нулимсыг урсгадаг юм. Өө эзэн та бол шударга бөгөөд таны шүүгтүүд шулуун шударга юм. Дуулал 119-135-аас 137. Амен. За цээжлэх ишлээ. Христийн төлөө бидний хийдэг алив сайн бүхнийг чи ойлгож мэдснээр итгэлийн нөхөрлөл чи үр дүнтэй болоосоо гэж би залбирч байна. Филимон 1:6. Амен. Маш гоё ишлэл. Бид ямар нэгэн зүйлийг хийхдээ Христийн төлөө хийгээд бас Христийн төлөө хийгдэж байгаа зүйлүүдийг ойлгож мэдээд тэгээд бидний бас итгэлийн нөхөрлөл үр дүнтэй болоосоо гэж. За эсний нэрээр кюрөөж зэвэг гоё ишлэл байгаа. За энэ надаа ингээл Африкийн энэ хүүхдүүд зургийн та нарт айгу бүдгэл жишээ л харагдах байх та тамрал хараад усны асуудал. Тэгэхээр Африк эмэгтэйчүүд нэр нуруундаа чачаатай толгой дээрээ чачаатай стоицтэй өрөвдмөр. Тэгээ энэ хүүхдүүдийн нүднийг айгу өрөвдмөр байна. Айгу ширүүн нэг өрөвдөлтэй нүдтэй юм хүүхдүүд байсан. За юм байна. За эзэн биднийг бол үнэхээр гайхалтай ерөөсөн шүү тий. Тэгээд бүгдээр эзний дотор баяр хөөртэй бай, урам зоригтой бай. Өдөр бөгөөд өнгөлөг гэр бөгөөд талархалтай бай. Баяртай эзэвэг. Би одоо имлэг авлаа. Тэгээд та нар миний намайг хурдан идэхийн төлөө залбирч өгөөрэй. Өнөө шаарвны яс хурд эдгэрхийн төлөө залбирч өгөөрэй. Баярлаа. Баяртай. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх бол эзэн бидний амьдрал гайхалтай шин зүйлийг хийнэ гэдэгт итгэж байна. За баяртай.